хотод дүүрэн шинжилгийн баяр ирлээ. Сүрлэг ногоон гацуураа засч баярын уур амьсгал орсон энэхүү өдрүүдэд цэцээхэн цэвэр агарт гарч дотны найзын хамтаар санаар болгосон тухай баярын тусгай дугаарыг хүлээн авч үзцгээе. Зэноо. Хамтаа суур өдөр шинжилгээ багаад байгаа тавтай мөр. За дахих юм. Sorry. Энэ удаагийн дугаар зочин хөтлөгч од гээлийн даgamд ирсэн байна. Сайн уу, би Skysword-ыг санаар болгох гар ирсэн байна. Атайтай гоё яа. Цэвэр агаад. Ээж. Энэ хаалгаар аваад. За хоёр дахь хувцас авах юм. Тэндээс гутал хувцас авах юм байна. За. Сэно. Хувцас авах байна. Ногоон гэх үү? Ямар гэх үү? Ногоон гэдэг хувцас. Хоёр жижиг ногоон гэх. За, манай Skysword-ыг зорж ирсэн баярлалаа. Цааны багш Цэнцүрэн байна. За, манай Skysword болохоор өвлийн спорт болон цааны спорт болон сноуборд, дээрэс нь чарга гээд дээрэс нь одоо гадаа гулгаж орж очиод хоол хүнс болон ресторан гээд үйл ажиллагаа явуулдаг. За, тэгэхээр өнөөдөр манай хоёр хүүхэд болохоор цанаар гулгах гэж байгаа юм шүү дээ, тий? Анх удаага юу? Би анх удаа гулгах гэж байгаа. Тэгвэл багш нь харж агаад бүгдэнд нь ямар техник вэ, тий? Аюулгүй байдлаас нь тэр талаас нь багш нь тайлбарлаа явуучин. За. За манай хоёр гутлаа өмссөн. За багш нь гутлыг өмсгөх. Зааварчлаа үгүй. За та хоёр дараагийн удаа өөрсдөө гулгах нь шүү дээ. Тэгэхээр нь шүү дээ. Гутлынхаа уртлыг ингэж хэлийн урагшин сайн дарж өгж жагаад за цэцэхэн нэг хүлэн гаргаад ирж. Энэ чинийх үү те? Тий. За тэгээд юунууд энэ ингэ дээшлүүлэх хэрэгтэй. За энэ дотор талын эн чинь гутлын чинь гадна талаар орох хэрэгтэй. За тэгээд санийхаа гутлыг өмсөхдөө эхлээд доороос нь хэлж жагаад багаар чангалаа явчихдаг заяа. Аль болох чанга ойлаа нөгөө гутлаа бүрэн мэдрээд санаа мэдрэгч чинь хэрэг бол өмднийхээ дотор талтайгаа энэ ингэн юус энийг дандаа гадна талаар ингээд засмаас харахаас хамгаалаад ингэж өмсдөг байхгүй. За багшийнхаа зааварчлагаа нөгөө чинь өөрөө өмсөд үздэг. За гээгээл нь багш нь. За яг нь хэлийн урагшин татлаа. Тэгээ чамд өмсөд айгүй easy болох нь шүү дээ тий. За, босон. За, гурван гараа. Одоо практик сургалтын талбараа явъя за. Одоо аюулгүй байдлаа хамгийн түрүүнд бид нэгдүгээр тавих хэрэгтэй. За, чи гулахаас гадна урдаа яваа хүмүүст бүгдэнд нь аюулгүй байдлын тоор бас тэрийг үүрэх хэрэгтэй. Тийм учраас анханаас нь хэдүүлээ яг хаана очиод амрах хэрэгтэй, хаана дараагийн гулгалтаа эхлэх хэрэгтэй тий. Тэр бүхнийг ингээд багш нь яг тухайн бүрдэн хичээлийн заагаа явуулчихна. Эцэг цас юунаас бүрддэг юм бэ? Мэдчихгүй уус юм уу? Мэдхгүй байна. Цас жижигэн цэцэг хөлтөө мөтөөс бүрддэг байхгүй юу? Тийм байсан. Хунгаралцсан буун цасыг ойроос харвал гялтгансан бяцхан цастууд байгааг анзаарч байсан уу? Энэ бол цасан ширхэг юм. Тэгвэл цас хэрхэн үүсдэг юм бол үүлэнд хоримтлагдсан ус хүйтэн агаарт хөлтөөд жижигхэн цасан ширхгүүдийг үүсгдэг. Ийхүү тэр ширхэг бүр олноор газар тунан нягт давхарлцснаар хаасаагүй хөвсийн дарах цагаан цас бүтдэг. Ингээд л цас үүсдэг бахан. Цасны тухай сонирхолтой баримтуудаас дурдвал улирлаас хамаарч дэлхийн гадаргын 31% мөс болон цасаар хужигдсан байдаг. Үүнээс ихэнх хэсэг нь Антарктид болон Арктикийн бүс нутгийг хамардаг байна. 2016 оны 12 дугаар сард Өмнөд Африкийн Сахарын халуун өлсөнцөлд цас оржээ. Мэдээж цөлийн халуун температураас үүдэн өдөртөө эргээд хайлтчихсан байна. Дэлхийд дээрх хамгийн их цас ордог хот бол Япон улсын Аомори хот юм. Энэхүү хотод 792 см өндөртэй цас орсноор хот газар орсон хамгийн өндөр хэмжээний цас гэх дэлхийн рекордыг эзэмшдэг байна. За хамгийн эхлээд хэдүүлээ хувцснаас эхэлнэ. Тэгэхээр ер нь малгайгаа өмсөх нь гутлаа сайн төвчих нь байна тий. Багшаасаа зөвлөгөө авах, зарим хүмүүс нь зөвлөгөө авахгүйгээр шууд гараад аюул өсөлт орох магадлал өндөр байдаг учраас хэдүүлээ аюулгүй байдлаар эхлээд нэг тавих нь шүү дээ тий.
За гуруулаа эхлэлтэй хамгийн эхлээд тайгаа зүг барихаас эхэлнэ шүү. За тайгаа зүг барихдаа гуруулаа яах нь вэ? Бугундаа хийж өглөө те осроо. За эхлээд багшаарыг харчих. Тэгээд дараа нь дуурайга тэгдэх үү. Эхлээсээ хараад ав. За бугундаа хийж өглөө уяыг нь хамтд нь барьж өгнө шүү. За. Окей. За нөгөө талын багш нь хийлээ. Одоо нөгөө хоёр өөрсдөө хийгээд үзэл. Бугундаа хийлээ. Тэгээд осрыг хамтд нь барьж өгнө шүү. За. За тэгээд таягны үзүүрээ штэ хаана явах хэвтэй вэ гэхээр дандаа гутлын чи хойдолт энд байх нь штэ тий. Гутлын хойдол буюу хойдлын төгжээний энд байх нэ. За таяг ерөөсө зогсоох хэрэгсэл биш окей. Тэр тэнцвэр олохтол бид нэр туслах юм. Тэр хүмүүс яадаг юм зогсооход ингээ урдуур оруулж ирээд байдаг үгүй за. Таягны байрал дандаа хойдолт. За гуруулаа одоо яах вэ? Цанаа өгүүлж үзье те. Цанаа өглөхдөө гутлын чи урдлын ховл нь штэ те. Энэ ховлыг цаныхаа урдлын бэхлэгэнд хийж өгөөд хойдлогоо бэхлэгийг тааруулж агаад хүчтэй гიშгээд өгнө. Ингэх нь штэ те. Тан дээр гуруулаа нөгөө планса авахын тулд тэнцвэрт байдлаа авахын тулд цан хоорны чинь зай 2 цанын зайтай буюу мөрний хэмжээтэй зай байх нь шүү заяа. 1 2 за ингээд нэг иймэрхүү хэмжээ авах нь шүү. Тэгээ 2 цанын зайтай буюу мөрний хэмжээтэй зай авах нь. За тэгээд тэнцвэрт байдлаа авахын тулд өвдгөө нуглаад гутлын уртлаа шүү. Одоо энэ шилбэгсэг рүүгээ гуруулаа дарж өгöd нэг ингээд тэн дээр сууж байгаа юм шиг мэдрэмж аваадахтай хоёр энэ хоёрыг жоохон ойртол байдаг. За өвдгөө нуглаад болж штэ. Яг зөв. За хайхгүйгээр унахгүй за. Тэгээ энэ дээр нэг тогт харгаа нэг өөр нэг мэдрээдхтэй болж гинөө. За гуруулаа одоо цан дээр тэнцвэрт байдлаа авахын тулд 3 дасгал хийж ийе за. За цаныхаа уртлыг өргөлөө. Ээжлээ хийгээд байгаа. Өвдгөө энэ урагшин углаа шилбэрүүгөө дарж өглөө цээж урагшаа. Энэ арилаасаа хоёлоо. За одоо өвдөг нь бүр дээш явах нь хараарай. Өвдөг бүр дээш. Гурал ингээд цанаа хэр зэрэг хүнд ямар тэрийг мэдрэх гээд байна шүү дээ тий. За дараагийнх нь өргөлөө хоп дидихгүй нэ шүү. За охтуудаа аль болох цээж чи урагшаа хүндийн төвөнд урагш нь ингэж өгж явах нэ шүү дээ. Хооши гидивэл тэгэл хурдаа аваад тийш яваад өгнө шүү дээ. Тэгэхээр аль болох хоёр гуруулаа урагшаа байх нь шүү дээ. Таяг тэр урдуур орж ирэхгүй шүү за. Хойно. Окей. За 3 үндсэн алхалт байна. Гуруулаа алхаж үзье. Хажуу тийшээ яг нэг химнэлээр уу параллелаар жижиг арай жижиг алхаарай. За гэгээл өөртөө ихтэй яваад байгаа болж штэ. Нөө даралтаа өг. Урагшаа өвдгөө нуглаад урагшаа. За хажуу тийшээ энэ араа. Параллелээр хаашаа чамайг алхаж явуулах нь штэ тий. Хоп нөгөө тийшээ явлаа. Ийшээ явлаа. За болж гинөө. Яг зөв. За нааша харж байгаараа хоёроо. Ийм том алхахчаар яах нь вэ? Нэгэн дээр гიშгчээд байгаач. Тэгэхээр дандаа жижиг алхалт. Хоп. Параллелээр буюу нэг хэмнэлээр алхах нь шүү. За дараагийн алхалт нь. Дараа ингээ гусуулаад үзье да. Маш сайн даралтаа гоё өгж байна. Тэвэр дээрлээ авлаа хав гусуулаад өгнө. Аль зүйл ингээ гусуулаад өгнө. Үргэлж хараад байна. Яг зөв. Хоёр тайгаа тийм удаа тавих шаардлагагүй за. Ямар мондөг юм сайн мэдчихэ. Нааш хараад багш руу гараад ингээ. Ингэж явж болно. Чамд аль нь хэлбэр вэ? Тэргээр яваа да за. Одоо харцангуй өөрөө тэнцвэрээ олдог болцсон байгаад. Одоо тэрийг мэдж байгаа юм чи хоёлаа жоохон зоригтойгоор хаа жоохон ингээ алхав. За тэгвэл дараагийн нэг алхав. Жоохон өксүр газар бол хоёлаа гацвар зурж байгаа юм шиг хараа. Оп. Шахах таныг хардаа. Ингээд. Яг лифтэн суухтай байж тээ. Энэ хүртэл ингээд юугаа цанаа ингээ оруулаад өгзөө. За энийг чи хоёул тэр хар гэж бодъё за. Тэгээ инглээ оруулж ирлээ. Баг зэрэг хойноос нь түлхээд өгөхөр. Чамаг аяндаа аваа авчин за. Тэгээ урагшаа аваад. Окей тэгээд лифтэн гарах үедээ хоёлаа таяга дээш нь өргөлөө. Засан дээр гарсан хойноо таяга тавина шүү за. За гуруулаа одоо зөв унах техникээ сурах нь байна. За одоо гуруулаа ингээ шилбэрүүгээ даралт өгöd байгаа шүү дээ тий. Гутлынхаа урдтал даралт өгöd байгаа бол унахтаа
эсэргээр булчин буюу гутлынхаа хойд хэсгээр сууж өглөө. Бүр ингэ суугаад өгч заяа. Бид хоёр яг ингэ харагд юу яаж харуулахын тулд хажуу талаас суулаа шүү. За иймэрхүү харагдах нь шүү дээ. Зөрөгтэйгээр хойдолтой суугаад өг за. За энэ байрлалаа ингэж авангуудаа гурлаа. Энэ зузаан гуй буюу эхлээд энэ өгцгний энэ хэсэг унах нь шүү заяа. Энэ унлаа. Тэрний дараагаар 70 гэсгээр унж өгнө шүү дээ. Бэртэл бага авах гэсгээр яах нь шүү. За харж байгаа. Хойш суудсан. Тэ? Гулган явж явах чи ер нь бол ингээл хойш суулаа хоп. Гуйнлаа. Гараа ингэж орж ирж унах нь шүү. За багш нь ахаад хийж өгөө. За ахаад бас техникийг ахаад харуулж. За тэр дээдлийн уулнаас хэдүүлээ гулгаж илаа гэж төсөөлье тэ. Тэгтээ таяга дандаа уулынхаа дээдэл тавиад хоёр цаныхаа зайг аваад хөндлөнгөөр нь уруудж байгаагаар ингэж авахгүй нэ штэ тэ. Аль эсвэл ингэж яг хөндлөн болго тавьж байгаад хоёр цаныхаа зайг авлаа. Дээдлийн гараа дээд өвдөгний уртлаас барьлаа. Нөгөөдлийн гараа тусч өглөө цаныхаа хойн суулаа. Өвдөгнийхөө урдтал дээр дарж байгаа басаад ирэх нэ шүү. За багштаа урууд дахиад уны. Ерөөсөө гар тайган дээр ачаал ирэхгүй нэ штэ тэ. Зөвхөн хөлийн булчин дээр ч хойдол. За суусан. Окей. Хаяа хоёлаа буруу. Гарнууд нь төрүүлээд штэ. Унсны дараа гар урдуур орж ирлээ. Хоп. Далаар унна штэ. За хоёр дахиад харж байгаарай. Хоёрыг би зүү ундаг болтол чи энэ дасгал хийлгэн штэ. За эхлээд таяга авахгүйгээр төр хүлээж нээш харж. Хойшоо суулаа. Тэ таяг чи ингэсэн явж байгаа штэ тэ. Гутлын хаар дээр сууж байгаа штэ. Булчин дээр суулаа. Өгцөг нь төрүүлж унлаа. Окей. За одоо энэ чи ингээд гараа урдуур оруулж ирээ далаараа унтах нь штэ. За багш та дахиад унаад үзүүлээ. Багш нь хараад тий. Хойшоо суулаа. Окей. За. Цэцэг унчлаа. Гэгэл нэр. За болж байна. За одоо яг ингэж унах нь штэ. Агаарт гарч ирээд хамгийн гоё яаж өвлийг өнгөрүүлж цагийг гоё өнгөрүүлж болохоор энэ те. Тэгэхээр тооёрт бас би эргээд ирэх тэр боломж одоо юу гэдэг хүн айцаад авчвал эргээд энэ спортоор хичээлэх магадлал маш өндөр болж ирдэг байхгүй. За багштаа одоо гурлаа зогсох техникээс сурнаа. Одоо хамгийн чухал юм ба. Тэ? Зогсоогоо сурах буюу аюулгүйгээр зогсолтой ийгээс сурч бас хамгийн чухал. За ингэчээд цээж урагшаа. За тэгээд өвдгөө шилбэрүүгөө дарж өглөө цээж урагшаа. Цээж урагшлуулъя. За одоо яг энэ байдлаас гурлаа. Үсэг үүсгэх буюу зогсох техникээ хийхдээ цаныхаа хойдлыг багт зэрэг. Хоёулангийн зэрэг шүү за. Зөөхөн. За. За тэтгэх энд бүр суу би суулаа за. Окей. Зөөхөн хийлээ. Чи айгу огцсон хав гэж хийчихэд штэ. Багаар нэмсээр агаад энийг энэ бүр томруулж болох нь штэ. За. Яг наа барилаасаа цаныхаа гадагш нь за болчих штэ яа. Дахиад биенжингээ урагшна өгөө. Гоё олж гин. Бараг болж гин. За. Болж штэ. За гуруулаа доош туршиж үзье за. Тэхөө. За багш нь ингээд 1 2 яг харж байгаарай за. Харж аваад багшийнхаа хараад багшийнхаа хажууд ирээ зогсон шүү зэ. За яг ингээд зогссон байгаа шүү тий. Тэг яг наага хийгээ зогсоох нь шүү зөв. За явлаа. За 1 2 тайг өргөлөө хав. Болж гин. За багш руугаа хараарай. За аага игээрэй. Болж гин ахаа жоох яв. Хоёул уртлаа жоохон солих гэдэг шиг тэхгүйгээр яваа. За яа даа. Урагшаа харъя. Урагшаа. За аага игээрэй. Хаашаа суухгүй шүү. Одоо ингээ аага игээ сурцсан хүүхдүүд чинь тайгаар ингэхгүй нэ штэ. Зогсмоор байвал шууд ингээ зогсож байна штэ. Окей. За яа. Урагшаа харлаа. За зогсоё. Хойтлоо томруулаа л. Мундаг штэ. Зүг. Сайн байна. Яг зүг за. За өвдгөн дээрээс гараа авахгүй нэ шиг за. Тэгээ явж байгаад багшаа харж байгаарай. Би яг чам шиг байрлал авцсан явж байгаа. Ингэж явлаа. Окей. Өвдгөнөөс битээ гараа. Би чамд зөв байралтай болгоод өгье. За. Окей. Болж штэ. Багш нараас нь жоохон хүчтэй төлөхөд өгье заяа. Урагшаа хараа. Урагшаа. За аага ийлээ. Аага игээрэй. Баруун талынхаа нүдээр ингээд жингээ илүү их хөвгний хоёулын дээр нь адилхан ачаад өг заяа. Хоёлаа ингээд яг өвдгөн дээр хоёулын дээр нь зэрэг дараадаг заяа. За явлаа. Урагшаа харлаа. За аага игээрэй. Супер.
Багш нь одоо 2 дахь сизон ажиллаж байна. Өнгөрсөн жил ажилд орсон. Ерөнхийдөө бол хоббигоор ажилд орсон гэсэн үг тий. Дуртай зүйлээ хийж байгаа. Тэгэхээр би айгүй нөгөө ирж байгаа хүмүүстэй айгүй ийм гоё спортыг энэ чи спорт, экстрем спорт тий. Энийг яг ингээд за би хичээлье гэдээ ирж байгаа хүнд би аль болох ингээд зөв сурах тий. Анханаас нь биеийн барилаа зөв авах тэр талаас нь ингээд зааж байгаад үнэхээр баяртай байдаг. Ингээд хичээлээ цанаар бол ингээд 4 дахь хичээлдээ явж байгаа гэсэн. Багшлаад 2 жил болж байгаа. Тэгээд манай би анх нөгөө гадаад сурч ирсэн байхгүй юу? Цааныхаа юг болохоор тэгээд одоо энд ирээд нөгөө Монголд маань бас юм баазтай, цааны баазтай энэ дээр би бүр ингээд ажилд орохдоо айгүй их баярлж ирсэн юм болохоор ингээд нэг ирээд гулгасан чи ёо манай Монголд ийм гоё юм байдаг те. Байхгүйсэн бол би ингээд нөгөө гоё мэдрэмж авч чадахгүй нь штэ тий. Энэ спортоос авдаг энэ гоё мэдрэмж авч чадахгүйсэн юм байна даа гэж яг лифтэн дээр явж байхдаа бодож байсан байхгүй. Сноуборд, цанаар гулгах хоёрт ер нь ялгаа байгаа юу? Байлгүй яах вэ? За ер нь бол цан болон сноуборд бүгдөө ингээд нөгөө тэнцвэрийн спорт буюу балансаа хэрхэн хүн өөрийн биеийн балансыг хаана авч явах тэрэндээ их нөлөөлөл байдаг. Цан чинь бол ингээд одоо бид хоёр цүлд хичээл дээр ингээд яг ингээд практикаар гараад ирэхээр ингээд нэг нь бол давцсан дээр нэг нь бол ингээд хоёр хөлчин салангад явж байгаа байхгүй. Тэгэхээр бас арай өөр мэдрэмжийг авна. Ер нь миний яаж байгаагаар хүмүүс айгүй хурдан юугаа аль нь л ингээд нэг арга барилын техникийн сурчвал хоёлаа адилхан хүн суралцж болохоор тий амархан л санагддаг л да. Гэхдээ цан нь илүү хурдтай суралцах магадлал өндөртэй байдаг юм лөө. Тий. Одоо би өмнө яаж цан сурсан бэ гэдэг нэг 4 дугуйт ингээ релкон сурсан байхгүй юу? Релкон сураад тэгээд өвөл релкон болохгүй юм чинь ингээ цаны бааз дээр чад релктэй адилхан байх гэж сурсан байхгүй юу шууд. Манай агаа надад даадсан байхгүй гээд релктэй нь бараг адилхан ингээд одоо би скейтборд чаддаг байхгүй юу? Тэгээд скейтборд, сноуборд хоёр адилхан гэж боддог байхгүй юу? Энэ бол гэхдээ өөр бах тий. Ерөнхийдөө бол ингээд бүгд тэнцвэр байгаа. Багш нар анх ингээд сноуборд руу орох шалтгаан нь болохоор би нөгөө нэг усан дээр нэг серфинг хийдэг шүү дээ. Серфинг хийхийн тулд нөгөө тэр чинь бас балансын спорт шүү дээ тий. Яг далаа надаас хол байгаадсан учраас би эхний ээлжинд за сноуборд сурцсан байхад далаа одоо дараа ингээд нөгөө серфинг хийх надаа ингээд анхан шатны тий тэнцвэр одоо бие балансаа авахд надаа тустай юм байна гэдэг тэгэж бодоод багш нь сноуборд руу орцсон байхгүй. Сноубордоор хичээлж эхэлсэн. Тэгээд сүүл рүү явсаар гоо цан руу ороод ирсэн. Тийм л энэ. Тэгэхээр ичээдэр юу бол адилхан байж тээ. Чи болохоор 100 хичээлдэг байсан юм маань зогсчихгоот нь өвөл юугаар хичээлж болох уу гэд цанаар өмнө туршиж үтсэн юм шүү дээ тий. За окей. Надаагийн тусгаатайгаар Sky Star-тай хамтран бэлтгэлээ мөн надтай хамтарч хөтлөгч байсан Ол Гэрэнда баярлалаа. Баярлалаа. Энэ одоо хөтлөгч их юмд урьсан танд маш их баярлалаа. Тэгээ би өнөөдөр цагийг маш хөгжилтэй зугаатай өнгөрүүлсэн гэж бодож байна. Хичээлийн бус цагууд чөлөө цагаараа гэр бүл найзуудтайгаа ирж энэ цагийг өнгөрөхөд зөвлөж ин ирэх шинэ онд илүү сонирхолтой гоё дугаараар уулзгаа дараагийн дугаараар уулзлаа. Тэр баяртай.